Сайн бацхан үзэгчдээ цагаар уршин шинжилгээний газраас та бүхэн цагаараа мэдээллийг танилцуулъя. Эхлээд өнгөрсөн хоногт орсон нийлбэр тунцсны буюу тав мэдээллийг та бүхэндээ танилцуулъя. Өнгөрсөн хоногт орсон нийлбэр тунцсны мэдээллийг харж байхад нутгийн зүүн хэсгээр тодруулж хэлэх юм бол Хинти, Дорнов, Сүхбаатар аймаг, ялангуяа Дорнод аймгийн ихэнх нутгийг хамарсан мөн баруун аймагуудын нутгаас Баян Эргийн ховд, Увс, Завхны зарим мөн хөвсгөлийн өмнө тал болон Харангай аймгийн баруун хэсгээр бага зэргийн бороо орсон байдалтай бол байна. За ерөнхийд нь харж байхад бол зүүн аймагын нутгаараа бороо орсон байдалтай байгаамаа. Харин өнөө шөнийн буюу 17-21 цагаас 18-21 цаг хүртэлх хугацаанд бол нутгийн баруун хэсэг буюу баруун аймагуудын ихэнх нутгийг хамарч бол бороо орохоор харагдаж байгаа юм. За хөвөн бүсийн аймагуудын нутгаар маргааш өдөртөө хангаа хөвсгөлийн уулах нутгаараа бороотой, зүүн аймагуудын зүүн хэсгээрээ буюу тодруулж хэлэх юм бол Дорнод болон Сүхбаатар аймгийн зүүн хэсгээрээ бага зэргийн бороо өнөө шөндөө болон маргааш өдөртөө орох төлөвтэй байгаа. За өнөө шөндөө болон маргааш өдөртөө бороо ороо зогсохгүй. Ойрын хоногудад бол баруун аймгийн нутгаараа бол бороотой байх ийм ерөнхий төлөв гарч ирсэн байхамаа. Температурын хувьд бол баруун аймагуудын хувьд бол өнөө шөндөө уулархаг нутаг буюу Алтан уулархаг нутгаараа 4-9 градус дулаан хонно. Харин Алтан өвөр говьороо шөндөө 16-аас 21 градус, за ихэнх нутгаараа бол 10-аас 15 градус дулаан хонох төлөвтэй. Түвэн аймагуудын хувьд мөн ихэнх нутгаараа 10-аас 15 градус хонох төлөвтэй байгаа юм. За харин Хангаа хөвсгөл Хинтийн уулархаг нутгаараа бол гарын температур хотоос сэрвэвтер хонох ийм төлөвтэй байна. Зүүн аймагуудын хувьд бол ихэнх нутгаар 8-аас 13 градус дулаан хонно. Говийн бүсийн аймагуудын нутгаараа ихэнх нутгаараа 10-аас 15 градус дулаан хонох төлөвтэй байгаа. Маргааш өдрийн хувьд аваад үзэх юм бол баруун аймагуудын ихэнх нутгаар 19-с 24, төвийн бүс нутгаараа 25-аас 30, зүүн аймагуудын нутгаараа 22-оос 27, говийн бүс нутгаараа 26-аас 31 градус гээд замун бөхчм өдрүүд бол үргэлжлэн. Ялангуяа төвийн бүс нутгаараа бол ойрын өдрүүдэд нэлээд халж хуурай шилт ихсэх ийм ерөнхий төлөв гарч ирсэн байгаамаа. Салхины тухайд аваад үзэх юм бол баруун аймагуудын нутгаар зарим газраас секундэд 12-аас 14 м хүртэл ширүүсэх төлөвтэй байгаа бол за бусад аймагуудын хувьд салхины хурд бас харьцангуй тогтмон байх ерөнхий төлөвтэй. За гэхдээ зүүн аймагуудын хувьд бас зарим үед түр зуур 16 м/сек хүрэх хандлагатай байгаа. Говийн аймагуудын хувьд бол мөн бас зарим газраараа секундэд 12-аас 14 м хүртэл ширүүсэх төлөвтэй байна. Нийслэл Улаанбаатар хотын тухайд өнөө шөнөдөө 12 градус дулаан хонно. Маргааш өдөртөө 29 градус байх бол 6 сарын 19-ний өдөр 28, 6 дугаар сарын 20-ны өдөр 29 градус гээд ойрын 1-4-5 өдөртөө мөн нэлийн бөхчм байгаар харагдаж байгаа юм. За Дархан аймгийн хувьд бол мөн нэлийн бөхчм өдрүүд үргэлжлэнэ. Ойрын 3 өдрийн температур бол 34, шөнийн температур бол 14-аас 17. Эрдэнэ хотын хувьд мөн бас бөхчм буюу ойрын 3 өдөртөө 28-аас 29, шөндөө бол 11-аас 14 байгаар харагдаж байгаа. За цаашдын төлөвийг харж байхад бол 19-өөс 22-ны өдрүүдэд бол нутгийн баруун хэсгээрээ бороошно. 21-ний өдөр бол говьталын нутгаараа бороо орох төлөвтэй. За эдгээр яг үеүдтэй салхины хурд бол бага зэрэг ширүүсэх хандлагатай. За гэхдээ баруунаас бусад бүс нутгаараа бол бас бөхчм халуун, за түрүү хэлсэн ялангуяа төвийн бүс нутгаараа бол хуурай шилт ихснэ гэдгийг та бүхэндээ онцгойлон анхааруулan хэлье. Та бүхэнд цагаар уршин шинжилгээний газраас цагаараа мэдээллийг танилцууллаа. Анхаарлаа тусанд баярлалаа.